Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 4-р зүйлийн 4-ийн 2 дахь хэсэгт нийслэл нь засгийн нэгж болохынхаа хувьд дүүрэгт дүүрэг нь хороонд хуваагдана. Хороонд хэсгийн зохион байгуулалттай байна гэж мань тус хуульчилж өгсөн. 22 оны 5 дугаар сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 204 хороонд 1700 гаруй хэсгийн ахлагч нийслэлийн иргэдийн хэсгийн ахлагч ажиллаж байна. Эдгээр хэсгийн ахлагч нар нь нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны журам батлах тухай 30 дороо 24 дугаар тогтоолоор батлагдсан хорооны хэсгийн ахлагчийн ажиллах журмын дагуу төрийн бодлого шийдвэр мөн нийслэл дүүргээс зохион байгуулж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг хариуцсан нутаг дэвсгэрийнхаа эргэн аж ахуй нэгж байгууллагуудад шуурхай хүргэх, мэдээлэх, сурталчлах, мөн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төр иргэний хамтын ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх гэсэн ийм үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Ингээд эдгээр олон хуулиуд буюу эрх зүйн орчин шинжлэгдсэнтэй холбогдуулан 2015 оны хорооны хэсгийн ахлагчийн ажиллах журмыг шинжилэн боловсруулах ийм шаардлага бий болсон. Нэг хороонд ажиллах хэсгийн ахлагчийн тоог гэр хорооллын хороодод бол 200-аас 250 өрх хариуцахаар орон сууцны хорооллын хороодод болохоор 250-аас 300 өрх тутамд нэг хэсгийн ахлагчуд хариуцсан ажиллаж байгаа. Хамгийн сүүлийн 2015 оны 30 дороо 24 дугаар тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож урамшууллыг олгож байгаа. Харин хэсгийн ахлагчийн цалин урамшуулдаг бол дүүргийн цэцэг даргын хамгийн газараас сар бүр олгодог. Хорооны цэцэг дарга нь бол ажил олгогч биш бөгөөд 4 жилийн хугацаатай томилогддог юм улс төрийн албан тушаалтан. Хорооны цэцэг дарга нь өөрчлөгдөх бүрт хэсгийн ахлагчийг өөрчлөлтөг байхаас сэргийлж дүүргийн цэцэг даргын хамгийн газрын дарга буюу хорооны цэцэг дарга хэсгийн ахлагч гурав хоорондоо гурвалсан хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажилладаг байхаар журмын төсөлд мөн тусгагдж байгаа. Эрүүлсэн саналуудыг журмын төсөлд тусгахаас гадна хэсгийн ахлагчаар ажиллах иргэн тавигдах шаардлагыг энэ журамд мөн дурдж өгч байгаа. Мөн хэрэгжүүлэх чиг үүргийг илүү тодорхой болгох, мөн хөдөлмөрийн тухай хууль заасны дагуу ээлжийн амралт эдэлдэг болох асуудлуудыг хүртэл тусгаж өгч байгаа. Хэсгийн ахлагч ээлжийн амралт эдэлдэг болсноороо бол төсөлд ямар нэгэн нэмэлт зардал юм гарахгүй